MBC News мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарын дугаар эхэлж байна. Мэдээллийн товчонд анхаарлаа хандуулно. Аймгийн статистикийн хэлтээс 2019 оны шилдэг агентлагаар шалгарлаа. Сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэдэг байна. Аж ахуйн нэгж байгууллагын статистикийн 2020 оны мэдээ тайланг 2 дугаар сарын 25-ны дотор хүлээн авна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулно. Эхний мэдээ Монгол Улсын засгийн газар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн үр дүнтэй хэрэгжүүлнэ, эргэн төвтэй төрийн үйлчлэгийг чанар хүртээмжтэй хүргэж, аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн үзүүлэлтийг өндөр түвшинд ханган биелүүлсэн амжилтаар статистикийн хэлтээс 2019 оны аймгийн шилдэг агентлагаар шалгарлаа. Монгол Улсын засгийн газар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг үр дүнтэй хэрэгжүүлнэ, эргэн төвтэй төрийн үйлчлэгийг чанар хүртээмжтэй хүргэж, аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн үзүүлэлтийг өндөр түвшинд ханган биелүүлсэн амжилтаар аймгийн статистикийн хэлтээс Увс аймгийн 2019 оны шилдэг агентлагаар шалгарлаа. Аймгийн статистикийн хэлтс нь 2019 онд 10 жилд нэг удаа зохион байгуулагддаг хүн ам орон сууцны тоолгыг аймагт амжилттай зохион байгуулахаас гадна сумдад бүсчилсэн сургалтыг зохион байгуулж нийт статистикийн салбарын зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд Монгол улсад анхудаа зохион байгуулагдсан байшин орон сууцны тоолгыг аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулсан юм а. Юуны өмнө нас статистикийн салбарын нийт хамт олон анхан шатны мэдээ тайлан гаргаж байгаа багийн засаг дарганаар салбарын статистик хариуцж байгаа эрүүл мэнд боловсролын соёлын статистикч нар мөн сумдын статистикч нар байгаа энэ статистикийн салбарын эдис нь болж байгаа мэдээ тайлан бас өгж байгаа мэдээлэгч байгууллагууд нийт Увс аймгийнхаа зон олондоо сар шинийн мэндийг бол дэвшүүлье. За манай Увс аймгийн статистикийн хэлтс маань 2019 онд нэлээд амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлсэн байгаа. За үүнээс гол онцлог ажилласаа дуртах юм бол аймгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр бид бүхэн бол 10 жилд нэг удаа болдог хүн ам орон сууцны тоолгыг бол мөн аймаг орон нутагтаа амжилттай сайн зохион байгуулсан. За бэлтгэл ажлыг бол бүр 2018 оноос бол бэлтгэл ажиллаа хийж сум орон нутагтаа бүсжилсэн сургалтуудыг бол зохион байгуулж сум багийн төр төвчдүүдийг маш өндөр түвшинд сургаж бол тоолгын ажлыг бол амжилттай зохион байгуулсан. За дараагаар нь бол бид бүхэн салбарын статистикчдийнхаа нийт салбарын статистикчдийнхаа бүсчилсэн сургалтыг бол бас зохион байгуулсан байгаа. За үүнд бол ажиллаараа тэргүүлж байгаа үлгий, өндөр хангаа, давс, тис гэсэн улаан гом гэсэн сумуудтай бол бүх соёл боловсрол, эрүүл мэнд, багийн засаг дарганараа ингээд тамгын даргаар удирдуулад бүх салбарын статистикчдийнхаа бүсийн сургалтыг бол зохион байгуулсан. За энэ сургалтын дээр бол ганцхан сургалтаар хязгаарлагдаад дуусахгүй тэр тухайн шилдэг байгаа сумынхаа тэр анхан шатны мэдээ тайланг яаж бүрдүүлж байгаа, яаж хөтлөж байгаа, дээрээс нь тэр мэдээллийнхаа тэр ил тод байдлыг яаж ямар самбараар ямар мэдээлэлээр хүргэж чинь, ямар инфографик дизайн загвараар хүргэж чинь гэх мэтчлэнгээр туршлагын хооронд судлуулах байдлаар бол сургалтуудыг бол зохион байгуулсан байгаа. За мөн бас том ажил маань бол бид бүхэн 2019 онд бол байшин орон сууцны тоолгыг бол амжилттай зохион байгуулсан. За энэ маань бол Монгол улсад анх удаага зохион байгуулагдаж байгаа газар зүйн мэдээллийн систем дээр тулгуурлагдаж тухайн аймгийн хэмжээнд улсын хэмжээнд хичнээн байшин орон сууц байгаа юм. Тэрнийх нь ашиглалт нь хэдэн жил болсон ямар хүчин чадалтай энэ дэд бүтцийг хаашаа яаж шиглүүлэх юм бэ гэдэг суурь мэдээллийг гаргаж авах зорилготойгоор анх удаа ийм том тоолго маань болсон байгаа. За дараагаар нь бол бид бүхэн үндэсний статистикийн хороо, эрүүл мэндийн яам, мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамтарсан хяналт шинжилгээний үнэлгээний багтаа бол манай Увс аймагт ирж бол ажилласан. За 14 хоногийн хугацаанд бол манай аймагт ажиллаж бас нэлээдгүй олон сумуудаар бас явж 33 төрлийн байгууллагаар манай Увс аймгийн ажлыг бол үнэлж дүгнж за статистик мэдээ тайлангийн анхан шат түүний ил тод байдал ашиглалт хэрэглээ ямар түвшинд байгаа юм бэ гэдгийг бол гурван яамны хамтарсан хяналт шалгалт маань бол шалгаж манай Увс аймгийг бол маш сайн үнэлгээтэйгээр үнэлж дүгнж бол явсан байгаа. За ингээд 11 сард бол манай 11 сарын 2019 оны 11 сарын 11-нд бол манай статистикийн салбар үүсч өгсөн 95 жилийн ой болж
тохиосон байгаа. За бид нар 95 жилийнхаа ойг тохиолдуулаад бас маш олон ажлуудыг өрнүүлж статистик мэдээлэгч хэрэглэгчтэй боловор 10 дахин нэмэгдүүлсэн юм ажлуудыг бол одоо маш амжилттай зохион байгуулсан. За үүгээрээ бид бүхэн бүсчилж анх удаа одоо статистикийн салбарын ажилтнуудаа нийтэд нь одоо дуудаж бүсчилсэн сургалт зохион байгуулалтыг хийжсэн бол бид бүхэн анх удаага статистикийн салбарын ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулсан. За энэ зөвлөгөөнөөрөө бид бүхэн бас одоо 2020 онд 19 онд ямар туршлага хуримтлуулсан, яаж мэдээлэл солилцсон, яаж төрийн байгууллагууд маань мэдээллийн зөрүүгүй ажиллахын мэдээллийг одоо яаж сайжруулах вэ, чанаржуулах вэ гэдэг тал дээр бол зөвлөгөөнөө хийж цаашдаа 20 онд бид бүхэн хийх ажлынхаа төлөвлөгөө гаргаж бид бүхэн ажилласан. Ер нь бол одоо яг 2019 онд статистик мэдээллийг хэрэглэгчдэд яавал одоо ойлгомжтой, хүртээмжтэй байх уу гэдэг байдлаас бол одоо инфографикууд мөн одоо энэ зурагт хуудсууд гэж ярьдаг. Энэ зурагт хуудсуудыг бол одоо иргэдтэй одоо болж байгаа бүхэл одоо зөвлөгөөн цуглаан уулзалтуудаар бол бид бүхэн тархаж тэр тоо мэдээллийн үн цэн гэдгийг одоо яг иргэдтэй аж ахуй нэгж байгууллагатай хүн бүрт ойлгуулахын тулд бол манай статистикийн хэлтсийн хамт олон маань бол маш их хүчин чармааж ажилласан байгаа. За тэгээ бид бүхний одоо энэ 2019 онд энэ хийж хэрэгжүүлсэн бас ажлуудыг маань аймаг орон нутаг манаас үнэлээд аймгийн одоо 2019 оны аймгийн шилдэг агентлагаар бас тодруулсан бас бид бүхэн бас маш их баяртай байгаа. 2020 онд гарснаар статистикийн хэлтнээс аймгийн хэмжээнд төхөн ам орон сүнсний тоолгыг орон нутагт амжилттай зохион байгуулсан юм. 2019 оны ажлын амжилтаараа аймгийн статистикийн хэлтнээс 21 аймгаас улсдаа 4-р харин шалгарсан багтан амжилтаар хулган жилээ өгтөн авлаа. За бид 2020 оны 10 жилд нэг удаа түүхийн хуудсыг нээж байгаа 10 жилд нэг удаа хүн амын өсөлт ямар байгаа одоо тухайн хүмүүсийн маань амьдарч байгаа нөхцөл одоо хэрхэн өөрчлөгдөж байгаа дэвшиж гинүү дээшилж гинүү тийм ээ тухайн иргэдийн маань одоо тэр боловсрол хөдөлмөр эрхэлт эрүүл мэндийн байдалд нь одоо ямар хэрхэн өөрчлөлтүүд орж байгаа юм бэ гэдгийг одоо тооцож гаргадаг маш том одоо судалгаа тоолго маань бол одоо хүн ам орон сүнсний тоолгууд байдаг. За энэ тоолго маань 10 жилд нэг удаа явагдаад бид бүхэн энүүгээр бол бас энэ 2020 оны тоолго манаас нэг онцлогтойгоор явагдсан тийм ээ. Уламжлалт бүртгэлийн аргаар бол одоо хавсруул одоо хамтруулан зохион байгуулж одоо тоолгоо амжилттай зохион байгуулад Улаанбаатар хотод бол бид бүхэн аймгийнхаа тоолгын материалыг бол одоо хүлээлгэж өгсөн байгаа. За үүгээрээ ч гэсэн бид бүхэн одоо 2019 оны Ус аймгийн статистикийн ажлын үзүүлэлтийн бас үнэлгээг бол авсан байгаа. За бид бүхэн улсдаа бол одоо 21 аймгаас нийслэлтэйг ороод 22 одоо аймгаас одоо 4-р байранд бол орсон. Одоо 94.8 гэсэн үнэлгээтэйгээр бас үнэлэгдэж ирсэн байгаа манай хамт олон. Аймгийн шилдэг агентлагаар шалгарахад статистикийн хэлтсийн хамт олонны хичээл зүтгэл салбарын статистикчдийн хамтын ажиллагаа сүмдийн хөгжлийг тодорхойлж буй статистикийн ажилтнууд анхан шатны нэгжийн мэдээ тайлан эрхлэн гаргадаг багийн засаг дарга нар болон эрхэм хэрэглэгчид мэдээлэгч аж ахуй нэгж байгууллагын хамтын ажиллагаа гэдгийг аймгийн статистикийн хэлтсийн дарга Тунгалаг Тодтхон хэлж байсан юм а. Дараагийн мэдээ. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн цагдаагийн газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 2 дугаар сарын 24-өөс 2 дугаар сарын 27-ны өдрүүдэд аймгийн цагдаагийн газарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1, бусдын биед халдсан зөрчил 1, бусдын эд зүйлс эвдэгс сүйтгэсэн зөрчил 1, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 10 зөрчил, нийт зөрчлийн шинжтэй 13 гомдол мэдээллийг хүлээн авчээ. Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын хэмжээнд сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэн өргүүлж, хот хооронд болон аймаг сумдын хоорондох хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийн дагуу аймгийн цагдаагийн газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аймгийн 47 цагт 146 албан хаагч хөдөлгөөн тэргүүлийн 7 цагт 60 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Эдгээр сар шинийн өдрүүдэд аймгийн цагдаагийн газарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1, бусдын биед халдсан зөрчил 1, бусдын эд зүйлс эвдэж сүйтгэсэн зөрчил 1, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 10 зөрчил, нийт зөрчлийн шинжтэй 13 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байна. Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны 2 дугаар сарын 24-өөс 27-ны хүртэл 3 хоногийн хугацаанд цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдээгүй. За зөрчлийн шинжтэй 13 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь бол одоо өнгөрсөн оны сар шинийн баярын өдрүүдтэй одоо харьцуулах юм бол одоо гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бол буурсан. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бас тодорхой хэмжээр буурсан.
буулгасан хэдий боловч за зөрчлийн шинжтэй 13 гомдлын мэдээллээс согтугаар одоо тээврийн хэрэгсэлж олгогдсон зөрчил нэг өртөгдсөн. Бусдын эзүүл эвдсэгдсэн зөрчил нэг өртөгдсөн. За бусдын биед халдсан зөрчил нэг өртөгдсөн. За мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу одоо согтугаар одоо гэр бүлийнхээ хамаарал бүхий этгээдэд биед халдах зөрчил 10 өртөгдсөн. За энэ болохоор одоо өнгөрсөн оны мөн үетэй ингээ харьцуулах юм бол одоо 9. За хэдийгээр одоо цагдаагийн байгууллага одоо өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж заавал энэ коронавирустай холбоотой одоо аймаг сумд хот хоорондын одоо урах гарах хөдөлгөөнийг гэдэг хязгаарлаж зөвхөрлөхөндөө худалдаалах одоо тусгай зөвшөөрөлт аж ахуйн нэгж байгууллагуудыг одоо 15 цаг хүртэл одоо зөвхөрлөхөндөө худалдаалах тийм зөвшөөрөл олгосон байхад одоо энэ согтуугаар гэр бүлийн хүчирхийлүүлж одоо бусдын бие талдах зөрчил бол буурахгүй байна. Шинийн 1-ээс шинийн 3-ны өдрүүдэд 12 хүн одоо эрүүлжүүлэх байранд бол эрүүлжүүлэгдсэн байна. Тэгэхээр одоо бид нар одоо юуг анхаарах вэ гэх юм бол архитын согтурах. За мөн согтуруулах хунданы зүйл хэрэгслийн үедээ одоо гэр бүлдээ одоо хүчирхийлүүлдэг. Одоо энэ зөрчил бол одоо ахын хүрээний одоо архитын согтурах зөрчил бол одоо буурахгүй байна. Энэ бол одоо давамжрах юм бол одоо гэмт хэрэг болох магадлалтай. Тэгэхээр иргэдийн анхааралд одоо согтуруулах хунданы зүйлийг одоо хэрэглэхгүй байх. Одоо энэ өндөржүүлсэн бэлэн байдлын үед сумдаас урах гарах хөдөлгөөнийг хязгаарласан коронавирустай холбоотой энэ өвчин дэгдэхээс одоо өрсөн сэргээсний юм арга хэмжээг одоо улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссээс одоо шийдвэр уриалга захирамж гарцсан байхад иргэд мөн өөрсдөө одоо хэрэглэхгүй баймаар байна. Энэ жилийн сар шинийн баярын өдрүүдэд гарсан гэр бүлийн хүчирхийллийн зөрчлүүд нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Архи худалдаалах төвөөр үйлчилдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 20 цэрийн дэглэм тогтоож 15 цагаас хойш архи худалдаалахыг хоригдсан энэ үед цогтуугаар зөрчил үйлдэх явдал ихсэж сар шинийн баярын өдрүүдэд 12 хүн цогтуугаар төр саатуулагдсан байна. Иймд хөл хорой тогтоосон эдгээр өдрүүдэд дэлгүүр худалдааны төвүүдийг аль болох цогтууруулах хундаагаар үйлчлэхгүй байх, иргэд өөрсдөө цогтууруулах хундааг хэрэглэхгүй байхыг аймгийн цагдаагийн газраас анхаарууллаа. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх хэрэгслийг бууруулах хүрээнд Монгол Улсын засгийн газар Улсын онцгой комисс 2 дугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс бүгд найрамдах Солонгос улсын хоорондох зорчигч тээврийн бүх нислэгийг төр тусалсан хугацааг 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгалаа. Энэ хугацаанд бүгд найрамдах Солонгос улсад оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын C3, виз транзит B2 визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр элчин сайдын яамны консулын хэлцэст ирүүлнэ. Гадаад паспорт 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-ний хоорондох явах нисэх онгоцны виз, өргөдөл, бичиг баримтад үндэслэн элчин сайдын яамны консулын хэлтсээс олгох албан бичгийг иргэн та өөрийн биеэр бүгд найрамдах Солонгос улсын гадаадын иргэн харьяатын газар тэгэх хуваар нь аваачиж өгнө. Бүгд найрамдах Солонгос улсын гадаадын иргэн харьяатын газар таны визийг хэдийн хугацаагаар сунгахыг шийдэх юм а. Монгол Улсын ерөнхийлөгч Баттулга 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр бүгд найрамдах Хятад ард улсад айлчлан айлчлалын хүрээнд бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинд төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нартай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын дээд өндөр түвшний харилцааны айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрийн стратегийн түншлэлийн харилцааг баттгахад чухал түлхэж болох юм а. Улсын онцгой комиссийн 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр нийслэлийн засаг даргын А223 тооцт захирамжийг хэрэгжүүлэхээр нийслэлийн мэргэжлийн хэлтийн газар, нийслэлийн онцгой байдлын газар, эрүүл мэндийн газар, нийслэлийн цагдаагийн газрын албан хаагчид 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна. Төр засгийн шийдвэрийн хүрээнд улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт дээрх хувийн автомашины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 8 цагаас 3 дугаар сарын 3-ны өдрийн 8 цаг хүртэл хязгаарласан байна. Хөдөлгөөнийг хязгаарласан хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй үргийг тусгай чиг үүргээр ажиллаж буй албан хаагчид гүйцэтгэж байна. Нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн мэргэжлийн хэлтийн газар, агаарын бүртгэлтэй тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнгөрөх амралт цагаан сарын баярын өдрүүдэд галын дуудлага харьцангуй бага 2 дугаар сарын 22-ны өдөр нэг ч объектын галын дуудлагагүй өнгөрүүлсэн байна. 2019 оны 2 дугаар сарын 26-ны 9 цагийн байдлаар 654 гал төмрийн дуудлага ирж байсан бол 2020 оны 2 дугаар сарын 26-ны 9 цагийн байдлаар 402 болж гал төмрийн дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 38.6%-аар буурсан үзүүлэлттэй байна. 90 хаврах дуудлага өнгөрсөн оны мөн үед 32 байсан бол өнөө жил 42 болж 31.4%-аар өссөн байна. Нийслэлийн хяналтын 8 товчоо 12 шалгах цэгт 24 цагаар бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Бөгөөд түүнчлэн уул хаттай газраар явж төөрөх явдал гарч байгааг анхааруулмаар байна. Нийслэлийн хэмжээнд 1280 ресторан, 1300 зоогийн газар буюу цайны газар байна. Энэ бүх нь 22 тэг цаг хүртэл ажиллана. Нийтийн тээвэр өглөө 6 цагаас 10 цагт, оройн 17-оос 21 цаг хүртэл хэвийн хэмжээгээр бусад үед цөөн тоогоор үйлчлэнэ. Ил задгаа бие засах, нус цэрч шүлсээ хаях үйлдэл дээр зөрчлийн хуулиар торгуул байгаа. Харин амны хаалтан дээр торгуул гэж байхгүй. Энэ бол хувь хүний ухамсар гэдгийг хэлье. Гэхдээ хувь хүн өөрөөсөө эхлээд гэр бүл хайртай бүхнээ хамгаалахын тулд энэ цаг үед амны хаалт хэрэглэж заншаарай гэж захимаар байна хэмээн мэдгдлээ. Улсын онцгой комиссийн өнөөдрийн хуралдаанаар улс хот хоорондын зочигч тээвэр галт тэрэг нислэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг 2020 оны 3 дугаар сарын 3-ны 8 цаг хүртэл сунгах, Бүт найрамдах Солонгос улстай нислэг хийх хугацааг 3 дугаар сарын 11-ны өдрийг дуустал хугацаанд сунгасан. Мөн Японтой хийх 2 талын нислэгийг 2020 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 11-ийг дуустал хугацаанд зогсоож, Бүт найрамдах Солонгос улсаас иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 30-ыг хүртэл нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Тэрчлэн хотын доторх тээвэр буюу нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны 3 дугаар сарын 2-ны 8 цаг хүртэл зогсоолоо гэж авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Дараагийн мэдээ. Жил бүр аймгийн засаг даргын захирамжаар статистикийн мэдээ тайланг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагаас аймгийн статистикийн хэлтс хүлээн авдаг. Аймгийн хэмжээнд 2000 гаруй үйлдвэр үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байдаг бөгөөд үүнээс энэ жил төврийн аргаар 71 аж ахуйн нэгж байгууллагаас 2020 оны статистикийн тайлан мэдээллээ 2 дугаар сарын 25-ны дотор статистикийн хэлтсэд ирүүлэх юм а. Жилбэр аймгийн засаг даргын захирамжаар статистикийн мэдээ тайланг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагаас аймгийн статистикийн хэлтээс хүлээн авдаг. Аймгийн засаг даргын 2020 оны 1-р сарын 8-ны өдрийн А4 тоотод захирамжаар 2020 оны статистикийн мэдээ тайланг ирүүлэх график гарсан байна. Аймгийн хэмжээнд 2000 гаруй үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч аж ахуйн нэгж байдаг. Үүнээс энэ жил төврийн аргаар 71 аж ахуйн нэгж байгууллага 2020 оны статистикийн тайлан мэдээлэлээ 2 дугаар сарын 25-ны дотор статистикийн хэлтсэд ирүүлэх юм байна. За манай статистикийн хэлтсэд бол одоо 2020 онд ирүүлэх мэдээ тайлангийн график бол аймгийн засаг даргын захирамжаар бол батлагдсан байдаг. Жил бүр одоо батлагдсан гарч одоо энэ манай аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага сум маягийн агентлагууд маань мэдээ тайлангаа бол энэ хугацааны дагуу одоо дамжуулж мэдээлдэг байгаа. За энэ 2020 оны засаг даргын захирамж болохоор 2020 оны 1 сарын 8-ны А4 тод захирамжаар бол одоо батлагдсан байгаа. За үүний дагуу одоо жилд аж ахуйн нэгж байгууллагууд маань одоо жилд нэг удаа 2019 оны ондоо одоо явуулсан үйл ажиллагааныхаа тайланг бол одоо ирүүлэхээр байгаа. Энэ тайлан ирүүлэх хугацаа бол одоо 2 сарын 25-ны дотор бол одоо манай аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа нийт үйл ажиллагаа явуулж байгаа 2000 гаруй аж ахуйн нэгж байгаа. За үүнээс бол одоо төвөрлөгдөөд 971 аж ахуйн нэгж байгууллага маань бол сонгогдож ирсэн байгаа. За энэ сонгогдож ирсэн аж ахуйн нэгж байгууллагууд маань одоо бүх тэр аж ахуйн нэгж байгууллагуудынхаа төлөөлөл болж одоо сонгогдож байгаа. За дээрээс нь одоо аймгийн хэмжээнд одоо үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн одоо нийт одоо бий болгож байгаа нэмэгдэл үртгийг одоо тооцоог эндээс гаргана. Аймаг 2019 онд яг эдийн засгийн өсөлтөөр одоо яг ямар байгаа юм бэ? Хичнээн хувийн эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа хичнээн одоо бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа юм бэ гэдэг гол тооцоог бол энэ аж ахуйн нэгж байгууллагуудын тайлангаас бол гаргаж үндэсний статистикийн хоороон дээр үндэсний тооцооны алба маань бол одоо тооцож гаргаж одоо аймгийн маань эдийн засгийн өсөлтийг одоо тооцоолон гаргах ийм зорилготойгоор энэ мэдээ тайлан маань жилд нэг удаа аж ахуйн нэгж байгууллагуудаас сонгож авдаг байгаа. Тиймээс энэ аж ахуйн нэгж байгууллагуудаас энэ
сар шин болоо те бас ингээд жоохон мэдээ тайлан удааширсан байгаа бол одоо өнөөдрөөс эхлээд төрийн байгууллагуудын маань ажиллагаа бол хэвээн явагдаж эхэлж байгаатай холбогдуулаад аж ахуйн нэгж байгууллагынхаа дарга нэгтлээ эдийн засагч нарыгаа бас цаг хугацаанд нь мэдээ тайлангаа авчирч өгөөрэй гэдгийг бас та бүхэндээ уриалж байна. Аймгийн статистикийн хэлцээс батлагдсан графикийг мөрдөн ажиллаж мэдээ тайлангаа үнэн зөв бүрэн хамралтайгаар гаргаж хугацаанд нь ирүүлэхийг аж ахуйн нэгж байгууллагын дарга статистик хариуцсан мэргэжилтнүүдэд анхаарууллаа.